Цаана өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэн зориулсан Англид болсон нэг иргэгийг танилцуулахаар бэлтлээ. 2006 оны 12 дугаар сард ердөө 10 хоногийн дотор Английн Ipswich хотод 5 эмэгтэй сургаггүй алга болжээ. Тэд бүгд нэг бүс нутгаас хоорондоо ердөө хагас милийн радиуст орших газруудаас алга болсон байв. Удалгүй тэдний цогцыг нэг нэгээр нь горхи цөөрөм, ой мод, хөдөө замын ойролцоо олж эхэлсэн. Зул сарын баярын өмнөх хүмүүсээр дүүрэн байдаг Ipswich-ийн худалдааны гудамжууд орой болмогц эзгүүрч эмэгтэйчүүдийг ганцаараа явахгүй байхыг цагдаа нар анхааруулж эхэлжээ. Урд өмнө шаардлага гарч байгаагүй газруудад хүртэл зэвсгэлсэн эргүүлүүд байрлав. Тэр сарын 1 өдөр л гэхэд Suffolk-ийн цагдаа айдаст автсан иргэдээс 3000 гаруй дуудлага хүлээн авчээ. Британий цагдаагийн төвөөхөнд өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй хэмээн хэргийг ахалсан мөрдөгч дараа нь энэ талаар хэлсэн байдаг. Гэвч энэ түүх үнэндээ 2006 онд эхлээгүй. Үүнээс 7 жилийн өмнө эхэлжээ. Victoria Hall бол эгэл жирийн мөрөөдөлтэй хүн бүхний хайртай өсвөр насны охин байлаа. Тэр Suffolk мужийн Trimley St Mary тосгонд амьдардаг, ахлах сургуулийн сурагч байсан бөгөөд дараа жил нь Лондонд социологийн чиглэлээр их сургуульд суралцахыг мөрөөддөг байв. 1999 оны 9-р сарын 18-ны орой Victoria хамгийн дотны найз Gemma Algartагаа ойролцоох Felixstowe хотын Bandbox нэртэй шөнийн клубт очижээ. Тухайн үед Английн мянган өсвөр насныхны хувьд энэ бол жирийн нэг амралтын орой байлаа. Харамсалтай нь Victoria тэр шөнөөс хойш ор сургаггүй алга болсон юм. Энэ түүхийн гол хэрэгтэн бол Stephen Gerald James Wright. Түүний аав нь цэргийн цагдаа, харин ээж нь малын эмч бөгөөд тэрээр 4 хүүхдийн хоёр дахь нь байлаа. Эцэг эх нь түүнийг 6 настай байхад салсан бөгөөд аав нь хожим энэ явдал хүүгийнхэн сэтгэл зүйд гүн шарх үлдээсэн гэж ярьдаг байсан. Гэвч тухайн үед түүнийг бусдаас онцгой гэж харах хүн байсангүй. 16 настайдаа сургуульд орхиж худалдааны усан флотод тоогоочоор ажиллаж эхэлжээ. Дараа нь дэлхийд алдартай QE2 аялын усан онгоцонд стюардс хийдэг байсан. Далай дээрх ажлаа орхисны дараа тэрээр ачааны машины жолооч, дараа нь паб ажиллаж үзсэн ч мөрөгдөд тоглоом архины донтолтын улмаас бизнесээ алдсан байна. 2000-ад оны дунд үе гэхэд Wright Ipswich-ийн бомтод сэрэт өргөч буюу монголчуудын хэл заншнаар пони жолоочоор ажиллаж байлаа. Тэрээр 2 ч удаа гэрэлсэн боловч аль аль нь бүтлгүйтсэн байна. Энэ явдлаас хойш олон жилийн турш биеийн үнэлэгчдийн тогтмол үйлчлүүлэгчэнд байсаар иржээ. Тэр бол гудамжинд зөрөөд өнгөрөхөд хинч эргэж харахааргүй олон хүний дунд уусан алга болдог эгэл жирийн нэгэн байлаа. Яг энэ л чанар нь түүнийг хамгийн аюултай болгож байсан юм. Ингэж явсаар 1999 оны 9-р сарын 1 амралтын өдөр Wright-ийн дотор ямар нэгэн зүйл эргэлт буцалтгүй өөрчлөгдөжээ. Felixstowe-гийн гудамжаар өөрийн шаргал хүрэн өнгийн Ford Granada Scorpio машинаар шөнөжин явж байхдаа гэртээ харахаар ганцаараа алхаж явсан 22 настай эмэгтэйг олж харан дагсан байна. Хүний нүднээс далд боломж гармагц түн рүү дайрч хүчээр машинтаа чиххийг оролцсон байдаг. Харин эмэгтэй сандарсангүй хурдан сэтгэж зугтаж чаджээ. Ийхүү Wright-ийн анхны орлого бүтлгүйтсэн. Гэхдээ тэр үүгээр зогсоогүй. Маргааш шөнө нь тэр дахин алдаа гарахгүй байхаар шийдсэн байлаа. Ийхүү 1999 оны 9-р сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Victoria Hall Gemma Algar 2 Bandbox Club-аас гарчээ. Тэд Trimley St Mary тосгон руугаа хамт алхаж шөнийн 02 цаг 20 минутын орчимд зам салцгаасан байна. Тэдний салсан газар нь Victoria-гийн гэрээс ердөө хэдхэн зуун метрийн зайтай тэрээр тоолж баршгүй олуудаа алхаж өнгөрсөн тайнал уулзуурн байлаа. Энэ бол түүний хувьд гэртээ 9 минут хүрэхэд хангалттай ойрхон зай байсан юм. Гэвч тэр шөнө Victoria гэртээ хизэж хүрч чадсангүй. Тэр шөнө ойролцоох айлуудын оршин суугчид 2 ч удаа огцом чанга ойрлох дуу сонссон тухайга хожим мөрдөгчдөд ярьжээ. Ямар нэгэн өөр гэрч уул мөр байсангүй. Маргааш өглөө нь Victoria-гийн эцэг эх охиныхоо ор хөндөгдөөгүй хэвээр байгааг хараад гэртээ хоноогүй гэдгийг нь ойлгож тэр даруй цагдаад мэдэгдсэн байна. Хэдхэн цагийн дотор өргөн хүрээтэй эрен хайх ажиллагаа эхэлжээ. 5 хоногийн дараа нохоос ахилуулж явсан нэгэн эр Creting St Peter тосгоны ойролцоох усаар дүүрсэн шууд уунаас Victoria-гийн нүцгэн цогцыг олсон байна. Түүнийг хамгийн сүүлд харсан газраас энэ нь ойролцоогоор 25 милийн зайтай байлаа. Дараа нь түүний дурсгалын ёслолд 300 гаруй хүн оролцож Trimley дэх Гигийн Мартины сүм хүнээр дүүрч жижигхэн тосгон бүхэлдээ уг гашууд автсан байлаа. Хүн амны хэргийн мөрдлөг явагдаж шинжилгээнүүд хийгдэж байлаа. 1999 онд DNA-гийн шинжилгээ өнөөгийнх шиг өндөр мэдрэмжтэй нарийн байгаагүй. Найдвартай шинжилгээ хийхэд тулд харьцангуй их хэмжээний биологийн дээд шаардлагатай байсан бөгөөд Victoria-гийн цогцсноос илэрсэн ул мөрүүд тухайн үеийн технологиод хангалтгүй байжээ.
Гэсэн ч мөрдөн бацаалт сул явагдсангүй. Цагдаа нар олон зуун гэрчүүдээс мэдүүлэг авч автомашинуудыг шалгаж боломжтой бүх мөрийг хөөсөн юм. Хэрэг гарснаас ойролцоогоор 1 жилийн дараа Стивен Райт ч мөн энэ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд байцаагдсан байна. Гэвч түүний гэмт хэрэгтэй холбох ямар нэг сэжвэр нотолгоо байсангүй. Тэр бусад олон эрэгтэйгээс ялгарах ямар шинжгүй байлаа. Эцэстээ хэрэг айжмаар мухардалд оржээ. Дараагийн 20 жилийн турш энэ хэрэг бараг хөдөлсөнгүй. Хэргийг үйлдсэн Райт ч энгийн амьдралдаа буцаж оржээ. Тэр сэрээт өргөчөж жолоодож, пабд орж, түрээсийн байшиндаа амьдарч, хөршүүдтэйгээ мэдлэн эгэл жирийн амьдарсаар хэн ч түүнийг сэжиглсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хэрэг аажмаар мартагдж эхэлжээ. Харин Викторигийн гэр бүлийн хувьд хизээ шийдэгрэхгүй шарх болон үлдсэн юм. Ингэж явсаар 2004 он гэхэд Стивен Райт найз бүсгүй Памелатайгаа Ipswich хотын London Road гудамжинд амьдрах болжээ. Тэдний байшин хотын хамгийн алдартай биеийн үнэлэгчдийн бүсээс хитгэн алхмын зайд байрладаг байсан бөгөөд шөнө болохоор хар тамхины хамааралтай эмзэг нөхцөлд амьдардаг олон эмэгтэй тэнд үйлчлүүлэгч хайдаг байв. Райт олон жилийн турш тэдний тогтмол үйлчлүүлэгч нь байсан. 2006 оны намар гэхэд Райт болон Памелагийн харилцаа мууджээ. Дээр нь Памела шөнийн ээлжээр ажиллах болсноо нь Райтийн бэлгийн амьдралд асуудал үүсгэж байлаа. Тиймээс зөвхөн тэр жилийн сүүлийн 3 сарын хугацаанд л гэхэд 12 биеийн үнэлэгчтэй уулзсан байдаг. Гэвч цаашаа зүгээр нэг биеийн үнэлэгч авч ойртохоор зогссонгүй. 7 жилийн өмнө сэрсэн халуурчны сэтэл дахин хөдөлж эхэлжээ. 2006 оны 10 дугаар сарын 30-нд Таня Никол хэмээх биеийн үнэлэгч Ipswich-ийн гудамжнаас ор сургаггүй алга болжээ. Тухайн үед мөрдөгчид үүнийг гудамжны биеийн үнэлэгчдийн дунд хаяа тохиолддог сургаггүй алга болсон ээлжид тохиолдол гэж үзжээ. Энэ хараахан цоврал гэмт хэрэг биш байлаа. Зөвхөн нэг л алга болсон эмэгтэй байсан юм. 2-7 хоногийн дараа Gemma Adams мөн адил алга болов. Нэг ижил жижигхэн бүсээс богино хугацаанд 2 эмэгтэй ор сургаггүй болсон нь мөрдөн байцаалтын чиглэлийг бүхэлд нь өөрчилжээ. Энэ мөчөөс эхлэн цагдаа нар 2 тусдаа сургаггүй алга болсон хэрэг биш, нэг этгээдийн үйлдэл байж болзошгүй цоврал гэмт хэргийг шалгаж эхэлсэн байна. 2006 оны 12 дугаар сарын 2-нд Gemma Adams-ын цогцыг Хинтлшамын ойролцоох орхиноос олжээ. 6 хоногийн дараа Таня Николын шарилыг Copdock-ын цөрмөөс мөн олсон байна. Энэ үед эргэлзэх зүйл үлдсэнгүй. Ipswich хотод цуврал алуурчин гарч иржээ. Мөн энэ алуурчин эмэгтэйчүүдийн амийг ар араас нь хурдтай өнөөж байсан нь хамгийн аюултай байсан юм. 12 дугаар сарын 10-нд бас нэгэн биеийн үнэлэгч Annalie Alderton-ы цогцоос Nacton дахь ойгоос олдов. Энийн Танягийн цогцоос олдсноос ердөө 2 хоногийн дараа байлаа. Хот тэр аяараа зөвхөн энэ алуурчныг л ярьж бүхэлдээ айдас давтжээ. Цагдаа нар үлдсэн бүх биеийн үнэлэгчдэд гудамжинд огт гарахгүй байхыг анхааруулсан байна. Гэвч бодит байдал дээр амьдралаа залгуулахын тулд тэд ажиллахаас өөр сонголтгүй байсан юм. 24 настай биеийн үнэлэгчээр ажиллаж байсан Paula Clennell тухайн үед орон нутгийн телевизэд ярьцлага өгч байжээ. Тэрээр би одоо танихгүй хүний машинд суухдаа илүү болгоомжтой болсон. Гэхдээ би ажилдаа гарахаас өөр аргагүй гэж байлаа. Энэ нь түүний олон нийтэд хэлсэн сүүлчийн үгсийн нэг болсон юм. Учир нь түүний цогцыг 2006 оны 12 дугаар сарын 12-нд Annette Nichols-ын цогцын хамт Levington дахь ойгоос олжээ. Ингэснээр ердөө 10 хоногийн дотор 5 эмэгтэй цогц олдсон байв. Мөрдөх ажиллагааг ахалсан ахлах офицер хожим ийм хурдтай, ийм хэмжээний цуврал аллаа Британд өмнө гарч байгаагүй хэмээн дурссан байдаг. Улсын өнцөг булан бүрээс мөрдөгчид, шинжээчид, дэмжлэгийн багууд Ipswich руу илгээгдэв. Зөвхөн 12 дугаар сарын 13-нд гэхэд Suffolk-ын цагдаа айдас давтсан иргэдээс 3000 гаруй дуудлага хүлээн авчээ. Хэдэн мянган мэдээлэл дундаас мөрдөгчид эхэндээ Том Стивенс хэмээх эрийг хамгийн хүчтэй сэжигтнээр үзэж байлаа. Учир нь тэр хэд хэдэн хохирогчдыг таньдаг байсан бөгөөд өөрөө цагдаараа уцтаж хүмүүс өөрийг нь алуурчин гэж андуурхаас айж байгаагаа хэлжээ. Мөн түүний мэдүүлгүүд улам хачирхалтай болж эхэлсэн байна. Тэрээр хэрэв би алуурчин байсан бол эмэгтэйчүүдийг боомлж алдах байсан. За мөн өөрийгөө заримдаа юу хийснээ санахгүй байх үе гардаг хэмээн ярьжээ. Мөн автомашинаас нь хохирогчдын ДНХ илэрч магадгүй гэж хүртэл санаа зовнож байгаагаа цагдаа нарт хэлсэн байна. Эдгээр хачин мэдээллүүдийн дараа түүнийг 2 удаа байрвчилж олон цаг байцаасны эцэст хэрэгт ямар ч хамаардаггүй болохыг нь тогтоосон байдаг. Харин жинхэнэ алуурчин тэр бүх хугацаанд мөрдөгчдийн нүдэн дор амьдарч байлаа. Тэр цогцос олдож байсан газруудаас ердөө 1 милийн зайд байрлах агуулгад сэрээт өргөчөж жолоодсоор байсан юм. Мөрдөх ажиллагааг мухардлаас гаргасан зүйл нь гэрчийн мэдүүлэгч биш, хэн нэгний хэрэг хүлээлтч биш байв.
Харин хүний нүдэнд үл анзаарагдах өчүүхэн хэмжээний цусны толб байсан. Стивен Райт тухайн үед Ford Mondeo машин ундаг байсан. Биеийн үнэлэгчид бүр Райтыг Mondeo Man хэмээн нэрлэдэг хүртлээр танил үйлчлүүлж байсан байна. Тиймээс мөрдөгчид биеийн үнэлэгчдийн мэдүүлгийн дараа 2 ч удаа Райтыг байцаасан боловч юу ч олоогүй. Хэдийгээр түүнийг с ิจ илэх зүйл байгаагүй ч эцсийн мөчид мөрдөгчид гомдлын мөр ямар ч гэсэн түүний машиныг шалгахаар болсон байна. 5 эмэгтэй хүнөөх явцад түүний машины арын судал дээр нүдэнд үл үзэгдэх хэмжээний цусны угалмөр үлдсэн байж. Энгийн нүдээр хизээж анзаарахааргүй тийм л жижиг улмөр. Тухайн үед цагдаа нарын нүдэнд с ิจ илэх зүйл огт харагдаагүй ч түүний машины суудлын бүрээс бүрийг наривчилсан шинжилгээнд оруулснаар тэрхүү жижиг цусны толботыг илрүүлжээ. Мөрдөгчид Их Британий шүүх шинжилгээнд нэвтрээд нэг их удаагүй мөн модонд эд орж байсан арга болох туузан наалтаар ДНХ цуглуулан сул түвшний хэсэгчилсэн ДНХ профайлын аргаар уг цусны толгойг шинжилсэн. Энэ шинжилгээний хариулт бүхнийг өөрчилсөн байна. Цусны толгоос авсан ДНХ Paula Clennelly-ийн ДНХ-тэй тохирчээ. Энэхүү анх удаа мөрдөгчид тодорхой нэгэн хохирогчийг тодорхой нэгэн с ิจ гтэнтэй шинжлэх ухааны үндслээр холбож чадсан байлаа. Энэ олдвор санамсаргүй тохиолдлын үр дүн биш байв. 4 жилийн өмнө буюу 2002 онд Wright ажил олгогчоосоо ердөө 80 фунт тулгаалсан хэрэгээр ял шийтгүүлжээ. Тэр үед энэ нь онцгой хэрэг биш байсан. Гэвч уг хэргийн улмаас түүний ДНХ-ийн мэдээлэл нь Их Британий үндэсний ДНХ мэдээллийн санд бүртгэгдсэн байж. Тухайн үед Их Британий хуулиар том жижиг бүх төрлийн хулгайн хэрэгт ДНХ болон хурууны хээний мэдээллийг авч нэгдсэн санд бүртгэдэг байжээ. Хэн ч энэ бүртгэл хожим 5 хүний аймыг бүрлэгсэн цуврал алуурчныг илрүүлэх хамгийн чухал нотлох баримт болно гэж төсөөлөөгүй юм. Өчүүхэн хэмжээний хулгайн хэрэг харин 4 жилийн дараа 5 хүний аллагыг тайлах түлхүүр болсон юм. Цусны улмуур ДНХ-тэй таарсан мөчөөс эхлэн мөрдөн шалгалт бараг зогсоохон аргагүй хурдаар уршилжээ. Удалгүй шинжилгээний хариунууд шинээр гарч ирлээ. Arnold Alderton, Paula Clennell, Annette Nichols нарын цогцсноос илэрсэн ДНХ-ийн улмурууд нь бүгд Stephen Wright-ийн ДНХ-тэй таарч байсан юм. Мөн мөрдөгчид Wright-ийн өнгөрсөн амьдралыг наривчлан шалгахад тэрээр эдгээр эмэгтэйчүүд амиа алдахаас хэдхэн 7 хоногийн өмнө биеийн үнэлэгчдийн төвлөрдөг тэрхүү бүс рүү нүүж ирсэн байлаа. Мөн хохирогчдын хэд хэдтэй нь үйлчлүүлэгчийн хувиар уулзаж байсан тогтоогджээ. Шинжлэх ухааны нотлогоо, түүний өөрийн мэдүүлэг, байршлын мэдээлэл бүгд тохирч байлаа. Ийхүү 2006 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний тэг 5 цагт цагдаа нар Ipswich-ийн London Road дэх Wright-ийн гэрийг бүслэн түүнийг баривчилж гэрт нь нийслэг хийжээ. Үүний зэрэгцээ түүний Ford Mondeo машиныг дахин бүрэн хэмжээний шүүх шинжилгээнд оруулахаар хуран авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааг олон нийтэд анзаарагдуулахгүй байх нь маш чухал байсан. Учир нь олон нийт айдаст автсан хэд савлгаантай үе мөн мөрдөх ажиллагааг хэвийн гадны нөлөөгүй хугацааны дарамтгүй явуулах чухал байсан учраас мөрдөгчид байшингийн иргэн тойронд шат байрлуулан дээврийн засварын ажил явагдаж байгаа мэт дүр зураг бүрдүүлжээ. Ингэснээр шинжээчид хөршүүдийн анхаарлыг таталгүйгээр хэдэн цагийн турш байшинд ажиллах боломжтой болсон юм. Удалгүй Suffolk-ийн цагдаа энэ талаар хэвлэлийн багварал хийж томоохон ахиц гарсныг олон нийтэд зарлав. Гэвч мөрдөгчдийн хамгийн их хүлээж байсан зүйл болсонгүй. Тухайн үед Wright бараг юу ч ярьсангүй. 8 цаг үргэлжилсэн эхний байцаалтын туршид тэр бараг бүх асуултанд ижилхэн ганц өгүүлбэрээр хариулжээ. Би ямар нэгэн тайлбар өгөхгүй. Тэр юу ч хүлээн зөвшөөрөөгүй, юу ч няцаагаагүй. Зүгээр л чимээгүй сусаар байв. Гисэн хэдий ч 2 хоногийн дараа буюу 2006 оны 12 дугаар сарын 21-нд Suffolk-ийн цагдаа болон прокурорын алба хамтарсан мэдээлэл хийжээ. Тэд Stephen Wright-ыг 5 эмэгтэй амийн хүнээс өргөт албан ёсоор яллагдагчаар татаж байгаа зарласан байна. Ipswich хотын айдаст автуулсан цуврал аллаа эцэстээ с ิจ гтэнтэй болсон байлаа. 2008 оны эхээр Stephen Wright-ийн шүүх хурал Английн Ipswich хотын Crown-ийн шүүхэд эхэллээ. Прокуроруудын хэрэг үндсэндээ сэтгэл хөдлөмж мэдүүлэгт буус шинжлэх ухааны нотлох баримтад толгуурласан байна. Хохирогчдын биед илэрсэн ДНХ, хувцаснаас олдсон ширхэглэгийн улмөр, хяналтын камерын бичлэгүүд мөн нас барахаас өмнөхөн Wright-ыг хохирогчдтой хамт байхыг харсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бүгд нэгэн ижил хүнийг зааж байлаа. Дээр дурдсан ширхэглэгийн буюу fiber улмөр гэдэгт Wright-ийн машин гэр хувцаснаас цуглуулсан бичил ширхэгүүдийг бүх 5 хохирогчийн бие хувцаснаас олдсон ширхэгүүдтэй харьцуулсан. Өөрөөр хэлбэл хоёр хүн хоорондоо ямар нэгэн физикал харилцаанд ороход хувцаснаас нь тодорхой тооны ширхэглийг наалдаж үлддэг байна. Энэ нь хоёр талт нотлохоо байсан. Нэг талаас хохирогчдын биеэс Wright-ийн машин гэрийнхтэй тохирсон ширхэгүүд олдсон.
Мөн эсрэгээр Wright-ийн хувцас машинаас хохирогчдын хувцсны ширхгүүд илэрсэн. 5 хохирогчоос бүгдээс нь илэрсэн байна. Хяналтын камерын бичлэг гэдэг нь Ipswich-ийн хэрэг гарсан бүсийн олон тооны хувийн компани байгууллагуудын камерын бичлэгийг судалж, Wright-ийн Ford Mondeo машин хэд хэдэн хохирогчтой хамт тэдний сургуу болсон өдрүүдэд яг тэр бүс нутагт эргэлдэж байсныг олж харуулсан бичлэгүүд байсан. Эдгээр баримт тус тусдаа хүчтэй байсан, харин бүгд нийлээд бараг няцаахын аргагүй том нотлохоо болсон юм. Шүүхийн үеэр Wright олон жилийн турш биеийн үнэлэгчдийн байнгын уншилж байснаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр 5 охирогчийн дор хаяж 3-тай нь өмнө бэлгийн харилцаанд орж байсан гэдгээ ч нуусангүй. Гэвч нэг ч хүний амийг хүнөөгөөгүй гэж тууштай мэдгдсээр байлаа. Прокурорууд түүнээс нэг л асуулт асуусан. Хэрэв та тэднийг алаагүй юм бол таны ДНХ яагаад тэдний цогц дээр илэрсэн юм бэ? Wright энэ асуултанд хэзээ ч бодиттой тайлбар өгч чадаагүй. Тэр өөр хувилбарч дэвшүүлээгүй, баримтыг няцааж чадаагүй. Зүгээр л үгүйсгсэн хэвээр үлдсэн юм. 2008 оны 12 дугаар сарын 21-нд тангарагтны шүүгчид шийдвэрээ гаргажээ. Стивен Wright-ыг 5 хүн амны хэрэгт буруутай гэж тогтоолоо. Маргааш нь шүүгч түүнд суллагдах эрхгүй бүх насаар хорих ял оноосон юм. Харамсалтай нь Victoria Hall-ын хэрэгт түүнийг буруутгаж чадсангүй. Учир нь хөдөлшгүй нотлох баримт байхгүй хэвээр. Ийхүү Wright ялаа эдэлж байх хооронд мөрдөгчид тууштай ажилласаар байлаа. 2019 онд Suffolk-ын цагдаа нар шинэ мэдээлэл гарч ирсний дагуу 20 жилийн өмнө хаагдсан нэгэн эргийг дахин ээжээ. Энэ бол Victoria Hall-ын амь насаа алдсан хэрэг байлаа. Тусгай мөрдөн шалгах баг шинээр байгуулагдаж, тухайн үеийн бүх нотлох баримтыг дахин шалгаж эхэлсэн байна. 1999 онд шинжилгээчдийн хувьд хэтэрхий бага гэж үзэгдэж байсан биологийн уул мөрийг шинэ үеийн ДНХ-ийн технологи шинжлэх боломжтой болжээ. Victoria-гийн задлан шинжилгээний үеэр хадгалж үлдсэн дээжүүдийг дахин шинжилсэн байна. Эцэст нь тэндээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ Stephen Wright-ийн профайлтай яг таарчээ. 20 жилийн турш дуугүй байсан нотлох баримт ийхүү анх удаа ярьж эхэлсэн нь байлаа. Гэхдээ мөрдөгчид зөвхөн ДНХ-д найдаагүй, хэргийг дахин сэргээх явцад олон жилийн өмнөх бусад баримтуудыг ч шинээр үнэлжээ. Victoria алга болсон өглөөний үеэр цогцос олдсон газрын ойролцоох шатхуун түгээх станцын хяналтын камерын бичлэгийг шинэ технологиор сайжруулан боловсруулсан байна. Бичлэг дээрх эрэгтэй нь дүр төрх Stephen Wright-тай нийцэж байжээ. Үүнээс гадна Victoria алга болсны дараахан Wright-ийн зарсан автомашины онцгой хөдөлгүүрийн буюу яндангийн дууг тухайн үед сонссон гэрчийн мэдүүлгийг дахин үнэлсэн байна. Эдгээр баримтууд нийлээд мөрдөн шалгалтыг шинэ шатанд хүргэлээ. 2024 оны 5 дугаар сард түүнийг Victoria Hall-ыг хөнөөсөн хэрэгт албан ёсоор яллагдагчаар татжээ. Энэ удаад мөрдөгчдөд хөдөлшгүй нотлох баримтууд байсан юм. Шүүх хурал 2026 оны 2 дугаар сард Лондонгийн Old Bailey шүүхэд эхэлж, Wright ч өмнөх бүх мэдүүлгээ өөрчилж, Victoria Hall-ыг хөнөөсөн хэрэгээ хүлээн зөвшөөрсөн юм. Шүүх түүнд өмнөх бүх насаар хорих ялт дээр нэмэлт ял оноосон байна. Victoria-гийн ээж Lorinda Hall 20 гаруй жилийн турш охиныхоо хэргийг үнэн мөнийг тогтоолохын төлөө тууштай явж тэмцсэн идэж, шударгаас эрхийг өөрийн нүдээр харж чадсангүй. Lorinda 2025 оны 12 дугаар сард шүүх хурал эхлэхээс 2 сарын өмнө нас баржээ. Харамсалтай нь өнөөдөр ч энэ хэрэг бүх асуултанд хариулсан гэж хэлэхэд хэцүү. Stephen Wright яагаад анхны алгаа үлдснээ хизээж тайлбарлаагүй. 1999 оноос 2006 оны хооронд яг юу болсон талаар, хэдэн хүн амны хэрэг үлдсэн талаар ч амиа нэгээгүй байгаа. Тиймээс түүний бодит хохирогчдын тоо өнөөдөр ч бүрэн тодорхой болоогүй хэвээр. Гэвч энэ хэрэг нэг үннийг тодорхой харуулсан юм. Заримдаа шударгаас хэдхэн өдөр, хэдхэн жилийн дараа биш, хэдэн 10 жилийн дараа ирдэг. Гэхдээ энэ хооронд шинжлэх ухаан тасралтгүй хөгжсөөр байдаг. Нэгэн цагт хэтэрхий өчүүхэн гэж үзэгдэн, үл томсорлогдсон уул мөр хүртэл үннийг илчилж чаддаг. Victoria Hall-ын гэр бүлийн хувьд тэр үннийг сонсохын тулд бараг 27 жил хүлээх шаардлагатай болсон байна. Өнөөдрийн хэрэг үгээр өндөрлөж байна. Дараа дахин уулзлаа, баярлалаа.